Сайн байцгаана уу эрхэм мөндөд найзуудаа. Удахгүй улсын нүүр бүжгийн эрдэнэ театрт тоглогдох гала концерт лауреат Эминэ Глинки хэмээх нэгэн сайхан тоглолтын тухай би та бүхэнд товчхон танилцуулах гэж байна. Глинкийн дэрэмжит олон улсын уралдааны Монгол дахь шагналтуудад нийлж бид бүхэн санаачилж энэхүү концертыг хийхээр болсон. Сэржимч наадсан байна. Бид бүхний санааг маш сайхан дэмжиж авсан. Энд бол бид бүхэн маш их баяртай байгаа. Концертын маань ерөнхий зорилго бол олон улсын уралдааны шагналтуудыг монголчуудаа танилцуулах, таниулах зорилготой. Хоёрдугаарт олон улсын уралдааны шагналтуудыг төр засгаас дэмжих бодлогыг бид илүү бидний дэмжээсэй гэж энэ талаар бид бас энэхүү концертоо бас тэрнийг зориулж бас тоглох оруулсан. Гуравдугаарт энэхүү Глинкийн дэмжлэг уралдаан энэхүү уралдаанд оролцох, цаашд оролцох залуучуудад болон бидний үеийн сайхан дуучдад илүү их гарцыг нээж өгөх, илүү их замыг бид ойртуулж өгөх гэдэг зорилготой санаачилсан байнамаа. За ингээд концертанд маань урилгаар энэхүү уралдааны ерөнхий шүүгч Иссерийн ард жүжигчин Владислав Певко өөрөө ирж байгаа. За энэхүү хүн хүрэлцээр нэгдвэл бид бүхний хувьд маш их баяртай мэдээ байсан. Удирдаачаар Красноярск хотын дөр бүжгийн театрын ерөнхий удирдаач Оросын улбаны улсын авиа жүжигчин Анатолий Петрович Чепурной гэж хүн хүрэлцэн ирж байгаа. За тэгээд энэхүү хүний удирдлагын доор тэрхүү үдшийн сонгодог үдшийн их шиглэх болно. Монгол түмний маань хүсэн хүлээдэг наадам маань болох гэж байна. За ингээд наадмынхаа өмнө бүгдээрээ гайхамшигтай сонгодог үдшийг улсын нүүр бүжгийн театрт 7 сарын 8-нд гала концерт лауреат Эминэ Глинки хэмээх энэхүү сайхан сонгодог үдшийг бүгдээрээ уулзсай. Энэхүү гайхамшигтай үдшийг та бүхэн битгий алдараа та бүхэнтэйгээ уулзсан тун таатай байх болно.